Бүрийн хүнхний дугаар өөрөөр ангир угаагүй коридорт зүрх тэрхэн акшнд охин хүүгээ хүн түүнийг хайн хайр гэж юу байдгийг мэдэхгүй харах бүр зүрхэн өөрөө цохилно нэрийг нь хэлэхдээ хүртэлэждэг нэг л мэдэхэд хүлээдэг болжээ. Дуусахгүй юм шиг санагддаг байж Гараас нь атгах төдийд бүх дэлхийн амгүн болдог байж анхны хайр гэдэг чинь алгаас өмнө ямар үнэтэйг мэддэггүй юм байна. Завсардаг гарууданд энэ хүлээн зөрөгтөө нууцхан инэмсэглэн дэвтэр дотор үлдээсэн жижигхэн зурвас дэлхийн хамгийн үнэтэй захиамэт Борооорсон нэгэн орой хоёулыг шүхэр доралхан юу ч ярилгүй хэсэг чимээгүй явсан ч тэр зам хамгийн урт санагдан хонхны дуу сонсдог хот хоёр зүрхнийг зүг рүү ярддаг байж тэрхэн хайр хизээш дуусахгүй юм шиг санагддаг байж гараас нь атгах төдий бүх дэлхийн амгүн болдог байж анхны хайр гэдэг чинь алдгаас өмнө ямар үнэтэйг мэддэггүй юм байна. Тэгээд нэг өдөр хонх дуугарсангүй харин хагцлын цаг ирсэн байлаа. Нэг нөр хот руу нөгөө нөр зам руу Хизээж мартахгүй гэж хэлсэн хоёр хүүхэд амьдралын урт замд төрцгөө гэхдээ зарим амлалт биелэхгүй ч зүрхэндээ насан туршилдаг юм байна. Он жил өнгөрч хүсэн боролтаагүй ч тэр хүү аль хэдийн том хүн болжээ. Хуучин сургуулийн хажуугаар өнгөрөхдөө хонхны дуугийн сонсогдоо Тэр коридор тэр шүүхэр тэрнээс эглэх бүгд чиг тэр хүмэд санагдан тэгээд тэр анхудаа ойлгох тэр охин амьдралын хамгийн анхны хайр байжээ. Хинч мэдэхгүй Бихтэй тэр хонхны дуу зүрхэн минь одож хаяа сонсогдоо Хин нэгэн дуу сонсоо нэгэн хуучин нэрийг дотроо санан анхны харц анхны догтлол анхудаа хэн нэгнийг өөрөөсөө илүү сансан тэр үе зарим хайр хамт үлдэх гэж ирдэггүй хайр гэж юу байдгийг анх мэдрүүлэх гэж ирдэг юм байна.